Бид нар одоо нөгөө ноос, хоньны нэхий мэхийгээд өнгөдүүлээд хаяад байдаг шүү дээ, тийм. Тэгтэл яг энэ бүхэн бид нар ингээд ямар гоё эрдэнэ ингэж хайж байгаа вэ, өнгөдүүлж байгаа вэ гэдгийг бол олж харсан л да. Зөвхөн малаас авдаг ашиг маань ноос, ноолуур гэж л хараад эсвэл малаа борлуулж иж авдаг. Тэгтэл малаас гарч байгаа эцсийн бүтээгдэхүүнээ бид нар үйлдвэрлэл болгоод эхлэх юм бол энэ бол маш их ашиг. Завхан аймгийн Дөрвөлжин сумд орших хомын талд тархи нутагшуулаад 20 гаруй жил улсын тусгай хамгаалалттай болоод 6 дахь жилээ угтаж буй. Энэ хугацаанд хомын талын байгалийн зөвсөл бүрт газрын захиргаа нь байгаль хамгаалалт нутгийн иргэдийн оролцоог хангах, тэдний амжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж иржээ. Тухайлбал малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн эсгийн урлал, ноосон бүтээгдэхүүн болон органик савн хийх зэрэг сургалтуудыг зохион байгуулсаар байгаа юм. Дөрвөлжин сумын эмэгтэйчүүд 20 жилийн өмнөөс эсгийн урлаж Францын зах зээл рүү гаргаж эхэлсэн бол өдгөө онц 5 толгой багийн айлбар эсгийн бүтээгдэхүүнээ урлаж өрхийн санхүүдэд нэмэрлэдэг болоод байна. Пикимен сайт энэ удаа 5 толгой багийн эмч Эрдэнэч эмэгтэй ярилцлаа. Тэрээр жирэмсний амралтай байх хугацаанд эсгийн урлал сурж 3 дахь жилдээ бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ийм тусгай хамгаалалттай газар биднэрт ямар ч бэрхшээл тулгараагүй, бэрхшээл байхгүй. Харин биднэрт маш үр өгөөжийг өгж байгаа ойр тойронд амьдарч байгаа энэ тийм тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа өрхүүдийн айл өрхүүдийн одоо өрхийн орлогыг дэмжихээр ийм гол олон зүйлийг хийж байгаа. Сүүлийн үед болохоор цагаан эдийгээр тий шар сүүгээр чихэр хийх, ээдэм гаргаж аваад ээдмийнхаа шар сүүгээр тий чихэр хийгээд цэлцэгнүүр хийх ингээд маш олон зүйлсийг зааж өгсөн. За тэгээд бас энэ савн, эко савн тий малынхаа өөхөн тосыг аваад тэгээд тэр хаял болдог өөхөн тосоо бид нар ахын амьдралдаа одоо ингээд хэрэг болох савнгийн сургалтуудыг бид нарт орсон. Энэ давс болохоор яа гэхээр энэ хомын талд байдаг нуурын давс. Тэгээд тэр нуурынхаа давсыг аваад энэ маш эрдэс өндөртэй ийм давс гэж тогтоогдсон. Тэгээд энэ нуурынхаа давсыг аваад өнгө будганд оруулаад үнэр хийгээд ингээд ийм савлаад бас ийм эко бүтээгдэхүүн гаргадаг. Энэ бол бааны давс, хөл амраах тий тайвшруулах ийм давс гэдэг. Хоньны ноос бол одоо нэгдүгээрт энерги гэж ярьдаг тий. Хамгийн гоё энергиг бидэнд халуундлаа энерги өгдөг. Тэгээд халуунд нь сэрүүхэнд нь ингээд халуун буюу биднийг ийм хайрлсан гоё ийм энергиг биднэрт өгч идэг. Хоёрдугаар талаар яах вэ гэхээр эко энэ бол ямар нэгэн байгальд одоо хор нөлөөгүй. Тэгээд маш гоё үзэмжтэй зүйлсийг бол ноосоор бүх зүйлийг хийж болдог. Тэгээд ингээд хүмүүс дуулаад явж байхад юу гэхээр эсхийгээр хоньны ноосоор ер нь бол усны савл хийж болохгүй маань бусад бүх зүйлийг хийж болох юм байна гэдэг ийм гоё үгийг сонсоод би бүр тэндээс маш их урам авч исэн. Одоо монголчууд бол өндөр гэж хэлээд тэгтээ гайгүй ер нь бол нэг ийм балерина гэхэд бол ер нь тэ 80-90 мянгад гардаг ч юм уу тэ. Тэгээд энийг бол хэдэн жил хэрэгжилж болно. Ерөнхийдөө бол манай хомын талын эмэгтэйчүүд бол нөгөө өөрсдөө гараараа ноосоо эсгэрүүлээд гаргадаг байгаа. Нөгөө хонио хэргэн тэгээд хонио хэргчаад ноосоо угаагаад самнаад хавтан хийгээд хийсэн хавтангаараа одоо эсхүүрээ эсгчгээд будганд оруулаад ингээд нэг хийж болдог. Бид нар ингээд хэцүү юм шиг бодоод байдаг. Тэгтэл яг аргыг нь мэдээд авах юм бол маш амархан яг борлуулж байгаа хүмүүс бол маш гоё сэтгэл өндөр байдаг. Нэг аваад өмсөн хүн бол дараа нь 2 3 хүнд авах ингээд авдаг. Өөрөө аваад өмсөө хэрэгэлсэн хүн дараа нь хүүхэдтэй эсвэл ээжтэй ч юм уу эсвэл найзтай ч юм уу ингээд дандаа авдаг. Ер нь бол энийг ингээд нэг өргөлжлүүлээд цаг зав гаргаад хийгээд ах юм бол маш орлого ариун. Ер нь ингээд нэг малчиттай ойрхон ийм жижиг дунд үйлдвэр баймаар зөвхөн гутал хувцснаас илүү нөгөө ширмэл ширдэг ч юм уу те гэрийнхаа эсхийн ноосыг хийдэг. Бид нарыг баг байхад те тэмээ мороор ингээд эсхийгээ татаад ноосоо зулаад ингээд хийдэг байсан. Тэр бүх зүйлсийг ингээд бид нар харж өссөн мөртлөө ингээд цаашаа бүр ийм гоё үн цэнтэй болдог гэдгийг одоо ойлгож авч байгаа маш их баяртай.